зөвхөн өөрт төвлөрсөн хүлээн авалт гэдэг ихлээр би энэ харилцаанаас юу авж ийн? Миний эхнэр нөхөр надад юуг өгж ийн? Би юуг алдаад байна гэдэг дээр хэд төвлөрөх. Нөхөр над руу харахгүй байна. Эхнэр намайг тоохгүй байна. Надад цаг гаргасангүй, миний хувцсыг угаасангүй. Та бодоод үз. Зөвхөн өөрийн төлөө хүлээж авна гэхлээр ганцхан өөрийн хүсэл хэрэгцээг л анзаарна. Тухайлбал эхнэр юм уу нөхөр чинь дандаа аль нэг нь уурладаг байлаа гэж бодъё. Тэгсэн чинь тэр уурлах болгонд нь таны дотор реакц үүсдэг. Бухимддаг, уурладаг, очиж засах гэдэг, загнадаг, зэмэлдэг. Энэ дахиад аминж үзлээр хүлээж авч байгаа байдал. Өөрийн төлөө хүлээж авах гэсэн байдал. Учир нь тэнд бухимдал үүсэх үед та очиж наалдаад бухимдлаар уулзаад тэгээд очиж уулзаж наалдахдаа нөгөө хүнийг өөрчлөх гэдэг байгаа байхгүй. Чи бойл дандаа тэгж яахын дугуйва, чимээгүүвэ эсвэл нуугдаад алга болоод бухимдаад харилцаа олчих. Хоёр туйл те. Энэ сонирхолтой нь зөвхөн өөрийн төлөө хүлээж авах гэсэн аминж үзэл. Миний сэтгэлийн амар амгаланд энэ нөхөр саад хийгээд байна. Миний амар амгалан байдалд чи саад хийгээд байна. Намайг гоё амьдруулахгүй байна. Чи уурлаад бухимдаад намайг зовоогоод байна. Би байгаа байхгүй яг үндэ сонсоод үзвэл. Харин үүнийг засах үйлдэл нь юу байх вэ гэхээр яг тухайн мөчөд хэрэгжүүлж болох алхам. Нөхөр эхнэр ууралж бухимдж байгааг анзаарлаа. Зогсолт хийн. Амьсгалаа уртаар гаргана. Дотор үүссэн байгаа реакц давчдалтыг яаж байгаа юм? Түүр зөөр сулрах орон зай урсгал бий болгож өгч байгаа. Тэгэд анхаарлаа өөрийн дотор байгаа реакцэнд хандуулна. Тэгээ эндээс та нөгөө залбирлыг хийж болно. Миний дотор нөхрийн сэтгэл хөдлөлт, эхнэрийн сэтгэл хөдлөл мэдрэмжид автаж бухимдаж реакцлах аминж үзэл байна. Аминж үзлээ залруулахыг хүсэж байна. Намайг чиглүүлж өгөөч, тийм болтугай. 30 секундын ажил.